Education USA Mongolia хөтөлбөрөөс мэдчилж байна. Бид энэхүү цуглал подкастаараа дамжуулан Америкийн нэгдсэн улсад дэлхийд тэргуулах боловсрол эзэмшээд их орондоо иргэн ирж мэргэжлэр салбартай манлайлан ажиллаж буй Монгол залуусын төвхийг хүргэж байхаар зорилоо. Та бүхэн бидний бэлтгэсэн явцуудыг 7 хоног бүрийн даваа гаргуудад хүлээн авч сонсоорой. Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Education USA Mongolia болон Америк төгсөгчдийн холбоо Масагаас эрхлэн бэлтгэдэг Америкт суралцсан миний түүх цуврал подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийнхаа дугаар та бүхэндээ University of Massachusetts Boston их сургуулийн төгсөгч хулангаа урьж оролцуулаад байгаа. Урилгыг минь хүлээж авч подкастт оролцохоор болсон олондоо баярлалаа. Тэгээд өөрийгөө танилцуулаад энэхүү подкастаа эхлүүлцгээе. Юуны өмнө намайг урьсанд баярлалаа. Намайг Хулан гэдэг. Би University of Massachusetts Boston 2014 онд анх очоод тэгээд 2019 онд төгссөн байгаа. Миний мэргэжил болохоор Environmental Science буюу байгаль ухаан гэсэн мэргэжлэр төгсөөд ирсэн байгаа. Одоо мэргэжлэрээ яг хаана ямар ажил хийдэг вэ? За Монголд байж байгаа би сая World Bank, Дэлхийн банкын төсөлд ажилласан. Байгаль ухааны мэргэжилтэнгээр 6 сар гаруй ажиллаж байгаа. Тэгээ одоо болохоор жоохон мэргэжлээс л өөр creative branding хийж менежер хийж авч байгаа. Сонирхолтой санагдаж байна. Тэгээд Америкт явахаас өмнө хаана сурч исэн бэ? Би Америкт явахаас өмнө 6 дугаар ангиас хойш Америк сургуульд сурч исэн. Улаанбаатар дахь Америк сургууль. Ер нь бол 6 дугаар ангид орохдоо баг англи хэл юучгүй орж исэн. Тэгээ Монгол сургуулиас орж байхдаа бол эхний 2 жилдээ бол амар олон муу авчихсан. Тэгээ сүлдээ амар хичээгээл кино үзэл, дуу сонсоол тэгээд найзуудаа ингээ хүрээлүүлээл ойлгохгүй ч гэсэн энэ юу гэдэг байгаа гэж эсвэл инээсэн хүмүүс нь дагаж инээж авсараа нэг юмсэн чинь л жах ойлгоод гисэн. Тэгээд сүлдээ 8-9 дугаар ангида ESL-ээс дэвшсээр хагаад ингээд бүх хичээл дээрээ явжсэн. Тэгвэл энэ дундаас ер нь хамгийн сорилт ихтэй бэрхшээлтэй санагдчихсэн зүйл яг юу байсан бэ? Одоо Америк руу өглөө явуулахад уу эсвэл одоо шалгалтанд бэлтэж авах процесс үү? Ер нь яг айл үе шатнд нэлээд бэрхшээлтэй санагдчихсэн. Тэгээд энийгээ хэрхэн давсан бэ? Миний хувьд бол анх нөгөө SAT тестанд бэлтгэх гэж амар хичээсэн. Тэгээ бас PSAT гэдэр аваад уул нь бол хичээлдээ сайн сураад байгаа хэрнээ. Зарим хүмүүс чинь ингээд шалгалт өгтөө ийм ямар нэгэн юм олон хүмүүстэй газар суухаар ингээд төлөрч чаддаг юм ба штэ. Өөрийнхөө хичээснээрээ сайн хийж чаддгүй. Тийм гэдгээ би мдээгүй яваад байсан. Өөрийгөө амар хүчлээл яваад байсан аахгүй SAT өгнө гэдэл яг хөө тэгээд өөрийнхөө хэмжээнд тохирсон оноогоо авсан. Нөгөө нэг эссе college application-ы эссе бичдэг штэ тий. Тэр үнд чинь би бас бичих гэж бас нэлээ өөрийгөө зовоосон. Тэгээд өөрийнхөө амар тийм personal өөрт нь байдаг тийм deep dark тийм юм ингээ гаргаж бичгээр ингээ waitlist-ийн буцаад хариу ирдэм байлээ. Тийм өөрийгөө ингээ онгойлгоод бусдаас ялгархаас нь гадна бас өөрийнхөө өөртөө байдаг тийм гүн юмаа сайн хэлбэл ер нь бол тэр нэг эссе бичих юугаа хурдан бичээд дуусгаж тийм лээ. Сая хэллээ шүү дээ нөгөө төрийн сангийн тэтгэлэгт хамрагдчихсэн гэх. Тэгэхээр төрийн сангийн тэтгэлгийг авахд одоо амжилттай авахд яг юу нөлөөлсөн бэ? Тэгээд энэ тэтгэлгийнхаа талаар бас сонсогч дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү? Ер нь төрийн сангийн тэтгэлэг авахд бас жоох хэцүү шалгуур өндөр байсан. Тэгээд ер нь бол их л хөөцөлдсөндөө аав ээж хоёроо хаалгалуун яваал би ингээл хард хурдан зогсоол тэгээд SMS-ийг бичээл бараа 12 хуудас. Тэгээ ер нь дөм сайн байсан. Тэгээ яг л мэргэжил нь явах нь зөв байсан. Тэр үеч гэсэн бас нөгөө нэг яг топ зуудаа орчуул болчих айгу амархан дуу байсан. Одоо дараагийн жилүүд нь бас хэцүү болоод ирсэн. Тэгээд шалгуур нь өндөр хүн болгоныг хасаад өмнөх жилд нь болохоор амжиргааны тусламж өгдөг байсан. Харин миний ордог жилдээр амжиргааны тусламж өгөхгүй зөвхөн л өгнө гэсэн. Тэгээ ямар ч гэсэн тэгэл интервьюд нь ороод тэгэл амар монголоор англиар бэлдээл орсон чинь монголоор асуугаал тэгээ бас нэлээд бас төгтөрсөн тэгэл ямар ч байсан авсан да. Ер нь Америкт сурахад яг хамгийн чухал нөлөөсөн зүйл юу вэ? Кино. Home Alone ягаад чинь
ягаад ч Нью-Йорк очиж үзмээр сагдаад байсан. Тэгэл уул нь би өөр коллежд жижиг сажиг ингээд юм тэтгэлэг авсан байсан. Би өөр нь Бостонд явна гэж юусоо бодов. Харж байгаа л Бостон хаана байдیں۔ Нью-Йоркт ойрхон юм байна. 4 цагийн зайтай автобусаар явчихвалт юм байна. За, болно гэж явсан чинь Бостон чинь айгүй гоё хот юм билээ шүү дээ. Одоо хүртэл миний нэг зүрхэнд тонорсон хамгийн гоё газрууд нэг. Тэг яг айгүй тийм цэвэрхэн бас хоёрдугаарт маш олон тийм коллеж байдаг. Бостонд маань MIT, Harvard маш олон оюутнууд ихтэй. Айгүй тийм залуу хот байсан. Тэгээ вилла айгуу тийм баяртайгаар хүлээж авсан. Мэдээч ийм гоё хотод татсан юм чинь үлдээсэн, бий болгосон гоё турсамжууд нэлээх байгаа хэл та. Тэгээд тийм тэр гоё одоо сэтгэл зүрхэнд нь үлдсэн гоё турсамжуудаас хуваалцгаа. Надад бол маш олон байна. Нэг гоё юм болохоор Америк сурахаар чинь болохоор заавал ингээ мэржлэр сурвал би хэтэрхий тийм нэг байгаль ухаан сурж байгаа шүү дээ. Хим, биолог, математик, calculus гэж сурж байгаа. Тэр харж байгаараа бас elective буюу нэг тийм art degree гэхтэй. Тэгээ би тэрэнд нь бүжиг сонгосон байхгүй юу. Тэгээ бүжиг сонгоод тэгээ семестр ингээ явсан чинь өөрийгөө амар нэгээд тэгээ олон найзтай болоод гоёсэн. Тэгээ Нью-Йорк гэтрэлөө явж үзсэн 4 цагийн зайтай. Тэгээд тэгж явж байгаад олон найзтай болоод бүр сүлдээ бүр зураг авалтанд дээр орж ирээд тэгээд би бас тэгээ бас тэгсэрнэ бас хичээлээ хийгээл явсан л та. Тэгээд нэг удаа харин жоохон гэрээ санаад баг 2 жил яваагүй Монгол руу. Тэгсэн чинь бас жоохон гутрат юм байлээ. Нэг нөгөө хэлэхэд бас хэцүү байсан. 2 дугаар курстэй манай нэг сургууль юугүй багсан байхгүй оюутны байргуу. Тэгээ хажуудаа юм байртай. Тэгээ тэр үедээ болохоор тэгж тустай байранд яж байхдаа манай байранд гал гараад тэгээд би хамгийн алдсан. Яа тэр нэг би анх орохдоо ингээд Renters Insurance гэдэг тийм юмыг төлөхийг мэдэхгүй. Тэгэхээр за энэ яшиг яваад гэжтэй. Тэгээд нэг галныхаа юу бид нар чинь ингээд арт мар зуугуулах юм уу хоол ингээ хийхээр ингээ утааны явцдаг Монголд ерөөсөн тийм хамаагүй шүү дээ тий. Тэгсэн чинь тэрийг нь авцсан байхгүй юу. Намайг унтж байгаа гурд гал гараад тэгээд амар хэцүү болсон. Тэгээд тэр үедээ харин манай сургууль би сургуультайсэн байхгүй юу. Би амар хэцүү болсон. Хамгийн маалдчлаа нэ тэрийгээ тэгсэн чинь надад ингээд тусгаарлан therapist гаргаж өгөөд Red Crosses ингээ хандив өдөр өгөөд тэрхий би юм алдсан ч гэсэн би одоо бодж үзэхээр тэр болохоор миний нэг new beginning гэж боддог байхгүй юу. Яа тэгэхээр би тэр үеэс хойш ингээд сэтгэл судлаачтай хүмүүстэй ярьж үзээд сургуулийнхаа өгсөн тэр олон би шууд withdraw хийгээ явлаа гэдэг Монгол руу явж агаад Монгол руу яваад тэр үедээ би Монголоос ирэхдээ бас нөгөө нэг бүсээ хусч муусаа нөгөө нэг харсан чинь ер нь бол ингээд new beginning хэрэгтэй болчихжээ гэхэд тэгээ би бас нөгөө дайхаа үргэж үзээгүй тэгээ манай хавчар амьд зүсгэлэн би өнөх амар зүсгтэй биш тэгтээ ер нь тэгж үзсэн тэгээ тэрнээс хойш бол ингээд болд явж байгаа штэ халдсан тэгээ Америкт очиад яана одоо найзгүй болно одоо яана гэвчихсэн чинь эсэргээрээ ингээд муу чамаг энэ зурганд харуулъя чамаг энэ битгэнд харуулъя чи ямар кул харагдаж байна гэл тэгээ нэг үтэн чинь дахиад шинээр найзтай бол айгуу тийм позитив эерэг тэгэж явж байгаад би буцаад хичээлдээ сайн болоод тэгээ бас шинээр ажилд орсон юм тэгээд шинээр ингээд өөрийгөө бүтээгээ явах айгуу гоё байсан. Баярлалаа. Маш олон чухал тийм санаа бас сурамжтай зүйл ч гэсэн гарч ирж байна. Тэгэхээр Америкт бол одоо өөрийн хэлснээр orientation trip гэж байдаг те одоо нэг ялангуяа гадаад орнуудаас Америкт өнгөж хөл тавьж байгаа сурагчдад сургуулаа танилцуулах, орчныг танилцуулах тийм orientation болдог. Тэгэхээр энэ тийм танилцуулга. За бас нөгөөтэйгөр өөрийн хэлснээр оюутныхаа дотор байранд амьдарч болохоос гадна оюутан өөрөө хүсэх юм бол сургуулаас гадуур байр түрээслээд амьдарч болно тий. Тэгэхээр энэ дээр бас маш том сургамжийг өөрийн чинь түүхээс ойлгож авлаа гэж бодож байна. Тэгэхээр Америкт сурах гэж байгаа. За тэгээд байр түрээслээд сургуулаасаа гадуур амьдрий гэж бодож байгаа сурагчид байх юм бол бас энэ түүхээс суралцаарай гэж захиж хэлмээр байна. Тэгээ ер нь бол
orientation дээр чинь хүмүүс чинь бүгдээрээ л амар тийм ичээл уул нэг ингээ шинэ газар ирсэн нэг ганц хоёр найзтай болчих байгаа бүгдээрээ ер нь айгу open байдгийг би ингээд судалсан. Яа тэгэхээр би orientation leader-ээ үргэлжлүүлээд 2-3 жил хийсэн. Эхлээд би нэг хэлний бэрхшээлтэй хүмүүсүүд хийж байгаа. Сүүлдээ бүр ингээд тэр сургуулаар нь тэр чигээр наваад одоо өдөр болгоно 100 хүүхдэд 100 оюутнуудтай ярилцаал тэгэл ингээд маш олон ингээд icebreaker буюу ингээд нэрийн жишээлбэл тоглоомоор тоглохдоо ингээд одоо жишээлбэл нэг хүний нэрийг Том гэж хэлэх юм бол ер нь бол нэр цээжлэх тэрэ тийм тоглоомууд байдаг жишээлбэл Том юутай адилхан сонсогдсон бэ? Ингээд тэгээд нэрийн цээжлээ скол өнгөтэй адилхан сонсогдож байна уу гэх тэгээд цээжлээ тэг ер нь нэрт хүмүүс айгуу тийм open байдаг хүмүүс дуртай. Тийм амар одоо энэ яах гэдэг гэсэн тийм сан ерөөсө тийм сэтгэл байдгүй шүү байна. Миний бодлоор. Тэгээ ер нь би очил жоохон хитжсэн ч гэсэн жоохон force гээл хай та юу гэж энэ энэ хоол гоё шүү. Та нар одоо ямар мэрэгжил авах гэж байгаа ингэдэнгүүт нь тийм. Тэгэл нэг мэтгэд тэгэл нөгөө нэг ланчаараа очиж хоол идэл тэгэл явсаар байгаа л найзын хүрээнд тэглээл эхлээд өөртөө ингээд хүмүүсд нь өөртөө аюу тийм хөвчлөлтэй фан байх гээд бас хичээсэн хажуугаар нэг хичээл хийж байгаа. Хэрвээ заавал фан баймаргүй швэл би одоо хичээлээ хийгээд онц дүү аваад тэгээд цаашаа магистра хийгээд мэржлээ өмөр байна гэд тийм serious замаар явж болно. Тийм бас замаар явах дуртай хүмүүс байгаа. Тэр хүмүүсээ бас олж олно. Story group нэгээд би бол бас нэг юм би хэтэрхийн найзууд хийж чадсан ч гэсэн бас нөгөө нэг би бас calculus авч ирсэн байхгүй statistics дээр авч байхад амар хэцүү байсан. Хичээл нь амар хэцүү. Тэгээ харсан чинь манай ангийнхан бүгдээрээ яаж ийм бүгдээрээ амар тийм стресс болцсон байсан. Тэгээ бид нар нийлж байгаа л хэвлээ Facebook group нэгээд намысанд ороод хэд хоног уулзчихээ. Тэр төлөвлөөд ингээд уулзчихээ story group хийгээ явж ирсэн. Тэгээд ер нь бол тэгээ ингээд дотор нь орчгоор айгуу гоё тэгэл багш маршигаа ингээд шогтлоо. Тэдэрхий амар тий яаж байсан би story group нээхээс өмнө жоохон дүн муу явж ирсэн. Story group дээр орсон чинь дүн маань дээртлээд яваад гэсэн. Тэгээд би амар баяртай байгаа тэрнтэй. Тэгэхээр оюутан өөрөө гоё хичээх юм бол Америкчууд юм цаанаас айгуу нээлттэй илэн болонгүй байх дуртай байдаг тийм. Ер нь бол ингээд зүгээр ингээд гутамжинд явж байгаа л ингээл цэцэг мэцэг алхаараа яасан гой цэцэг бай гэлтэнгүүт тийм шүү хажинаас орж ирэл. Тэгвэл ер нь л тэгэл кофе ингээл Монголд бас жоохон тиймэрхүү биш л дээ. Нэг Монголд очивол кофе хийж өгч байгаа хүнтэйгээ ингээл сайн мөн өдөр чинь хамар хувь гэл how was your day гэтэнгүүт нөгөөд нь oh not too bad гэл амьдралаа ярьдаг. Би сүүлдээ ясаар хагаад 2-3 Starbucks-ийн найзуутай болоод тэгээ ингээд хажуугаар зөрхөөр hey худлаа here's your coffee it's on me гэдэг. Надад чам зориулаад кофе аваад өгсөн гэдэг. Ингээд найзууд чийдэг өөрийг нь тэр хүнийг ингээд сонсоод тэгээ тэр хүнд ингээд өөрийнхөө хүчлэлтэй ч юм уу тэр хүний хүчлэлтэй яриаг сонсвол айгуу тийм нээлттэй гэж би бодсон. Өөрийн чи ярианаас сонсоод ингээд Америк улсад очсон нь өөрийн чи айгуу тийм гоё нээж өгсөн байна тий гоё өөрчлөж өгсөн байна. 10 жилийн хулан коллеж яваад төгсөн хоолон хоёрын ялгаа бол маш том байгаа. Яа тэгэхээр ахлах сургуультай сурч байхдаа айгуу тийм өөр хүнээс шүмжлэл авч байгаа юм шиг санагддаг байсан. Бас өөрийгөө бас хэтэрхий шүмжлэлтэй санагддаг байсан. Тэгээд ер нь Америкт очихоор хүмүүс ч айгуу задгай. Одоо ингээд өөр нь ингээд биеийн жин дэргэрс хамаагүй амар тийм хөвгчлөлтэй тэрийг амар ингээд owned гэж юу гэдэг лээ. Өөрийнхөө байж чаддаг. Тийм, өөрийнхөө байж чаддаг. Тэр нь надад айгуу тийм би ер нь яагаад тийм байж болтгүй ингэ бодоод ингээд багаар ингээд яа тийм байна. Тэгээ ер нь бол бас очиод нэг тасгал масгад бас хийж үзсэн. Тэгээ яах ч гаргүй ингээл сургуулийн хажуугаар хүмүүс өглөө олонгүйгээл эсвэл ингээл юу лөө далаа эриглөө яваал тэгээл ер нь хувц муцаа хамаагүй ингээд онгорхож юм уу айгуу гоё стилэг тийм ээ. Тэгэхээр би заавал ийм хувц өмс шаардахгүй юм байна штэ. Би хүсвэл ийм хувц өмсч болох юм байна штэ гэж. Тэгээ ер нь тэрнээс бодлоод айгуу тийм
мэдрэмжээ илүү сонсоод өөрийнхөө би чинь бас дажгүй л юм биш үү. Тийм ер нь өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Тийм өөрийгөө хүлээн зөвшөөрөө. Хүн болгонд л алдаа тоноотой л юм байна. За олон маань оюутныхаа утган буюу кампуста ажиллаж исэн гэж сонсон. Тэгэхээр гадаад оюутнууд бол кампуста хуулийнхаа хүрээнд 20 цаг ажиллах хэрэгтэй байдаг. Тэгээд энэ ажлынхаа туршлагыг бусдад хаваалцгаа. Тийм. Би болохоор бас нөгөө танилцуулга хийдэг ажил маань болохоор бас мөнгө өгдөг ажил байхгүй юу? Тийш нэ орох гэж бас нэлээд шалгуур давдаг. Тэгтээ тэр нь зөвхөн жилийн өмнөх хэдэн 7 хоног өсрээд 2 3 7 хоног л явдаг тийм ажил. Тийм болохоор тогтмол биш. Стипенд юм уу ингээд хэдэн одоо энэ хүн энэ семестрт ийм цагаар авна гэсэн тэрийг төлөвлөд өгчдөг. Би тэгж явж байгаад хажуугаар нь би бас 20 цаг тогтмол хийдэг ажлаа олж авсан байхгүй. Тэр нь болохоор би сургуулийнхаа disability center буюу хөгжлийн бэрхшээлтэй төвд нь ороод нэг зүгээр харааны бэрхшээлтэй хүмүүсүүдэд номын скан хийгээд тэрийг нь аудио бичлэг болгож өөрт нь явуулах. Тэр нь бас өөр бас бэрхшээлтэй хүмүүсүүд туслах, сурагчдад туслах нэг аав ээжтэй харилцах. Тэгээ бас олон төрлийн reception job хийжсэн байхгүй юу. Ширээний тийч явж байхдаа би бас нэг айгу гоё өөрийгөө мэдж байгаа юм олж мэдсэн байгаа. Тэр нь болохоор би ер нь анх ингээд ном уншихдаа ингээд нэг уншсан юм 2 3 тавтаад уншдаг байсан. Тэгээ тийм болохоор би бусад хүмүүсээс бусад зурчтаасаа илүү удаан сураад байгаа юм шиг санагддаг байсан байхгүй юу. Одоо ингээд уран хитрхээ ингээд за сайн дүү авч байгаа ч гэсэн бусад хүмүүсээс арай л цаг аваад байгаа юм шиг санагддаг байсан. Тэгсэн чинь би тэнд ажиллаж байхдаа нэг юм сурсан гэхээр заавал бас юм 3 олон төрлийн юм сурдаг хүмүүний төрөл байд юм байна л та. Тэр нь жишээлбэл visual буюу намаар уншаад тэрийгэ мэдээлэлээ шууд хүлээн авдаг. Зарим нь болохоор намаар унших биш. Тэгээ сонсголонгоор эсвэл хөдөлгөөнөөр эсвэл ийм дүрсээр ингээд зурж өөрийгөө мэдээллийг илүү хурдан авд юм байна л та. Нэг зарим хүмүүс сонссон юм нэг амар хүлээж авахгүй заавал бичиж тийг сурдаг. Би болохоор бас бичдэг, бас сонсдог. Өмнө нь бол би шалгалтынхаа өмнө орой болгон сууж ингээд story guide ингээд дэвтрээ бэлдээ суудаг байсан бол би ингээд номоо ингээд маш олон удаа уншаад бүр ингээд тодруулаад зовдөг байсан аахгүй. Тэгсэн чинь тэгээд өөр хүмүүс тэр нэг газар дээр ирэхдээ заавал тийм бэрхшээлтэй байх шаардлагагүй. Одоо жишээлбэл шууд ингээд сэтгэл зүйч дээр очивол би ерөөсөө төвлөрч чадахгүй байна. Надад энэ бэрхшээлтэй байна. Би надад ямар нэгэн тусламж хэрэгтэй байна гэдэг ярих юм бол тийм сэтгэл зүйч маань цаанаасаа тийм бичиг баримт бэлдэж өгөөд за чи энэ сургуулийнхаа disability center дээр очиод хэрэгтэй зүйлээ ингээ хүнтэйгээ уулзаа. Тэнд нь очихоор яаж энэ сурагчид аль болох хэрхэн сайн суралцах вэ? Яаж бидний хувьасаа суралцах вэ гэх бүр цаанаасаа хуулиасаа тийг туслах ёстой. Бэлээ тэгээ би тэрийг нь мэдэж авсан. Тэгээ заавал тийм харааны бэрхшээлгүй хүмүүс зөндөө хүмүүс орж ирэл. За би одоо ийм 300 хуудас ном өгчөө. Би одоо ингэ энэ семестрт маань 7 8 номтой байна. Энэ номуудаа өгчөө. Би одоо энийг аудиогоор авмаар байна гэд би ингээд нэг номыг хэвлэхэд бараг доор хаяж 30 40 сурагч авдаг жишээтэй. Тэр нь тэгээд би дараа нь харахад айгуу тийм онц сурдаг юм билээ. Тэр нь бас хүмүүс бас мэдэж аваарай гэж би бодсон. Тэгээд би бараг номоо өөрөө ингээ аваад сурсан чинь нэг бэрхжээлээ хурдан хийгээд тэгээд би юм гэдгээ мэдээгүй. Одоо л тэгээд ямар нэгэн мэдээлэл уншихаараа ингээ вебсайт юм уншихаараа шууд тэр хэсгээ аваачаал ингээд сонсголоор ингээ хийждэг. Ингээд компьютер дээр програм байгаа, Mac дээр ч гэсэн програм байгаа. Айгуу хурдан тийм засдаг. Бас нөгөө нэг Audible гэдэг нэг зарим хүмүүс нэг би ном уншдаггүй гэдэл би чаддгүй юм аа. Эсвэл би бусад хүмүүсүүдээс тийм сайн хичээж чаддгүй юм аа. Тэгээ өөрийгөө тийм голдог
гэж боддог. Харин тэр нь болохоор миний хувьд болохоор тэр хүн маань өөрийгөө яаж мэдээлэл авдгаа, хүлээн авдгаа арай хараахан мэдээгүй гэж. Яа тэгэхээр нэг төрлийн мэдээлэл авдаг зүйл чинь бусад хүмүүс орохгүй шүү дээ. Гурвалжин лөө бүрхийг хийгээд яах юм бэ? Бүрхлөөгөө л орч болно. Тийм олон төрлийн сонголт байгаа гэдэг би бас сонсогчтой танилцуулъя гэж бодлоо. Зарим хүмүүс мэддэг байж магадгүй, зарим мэдэхгүй байж магадгүй. Тэгэхээр энэний талаар судалмаар байвал маш олон тийм интернет дээр арга барил байдаг шүү. Ер нь бол нэг амар өөрсдийгөө хичээх, нэг амар өөрийгөө зовоон байж сурах шаардлагагүй шүү. Айгуу тийм сурах арга хөгжилтэйгээр сураад тэгээ тэр тусмаа мэдээлэл чинь хүлээн авагдаад хүний толгойд айгуу сайн тогтоодог гэж би боддог. Тэгээ бас тэгэхээр үр дүнтэй суралцах олон арга барилын талаар хуваалцлаа. за Мөн бидний зүгээс асуудаг одоо зочдоосоо байнга асуудаг асуултууд байдаг байхгүй юу? Одоо тухайн суралцжсэн сурвалжийн хөгжлийн бэрхшээлтэй эргэж суралцгаад одоо хэр ээлтэй орчинтой байдаг вэ? Тэгээд энэхүү асуултанд бас сая бүрэн дүрэн хариултыг өглөө гэж бодож байна. Тэгэхээр суралцах маш олон арга барилтай янз бүрийн хүмүүс байдаг. Тэгээд яг энэ суралцах арга барилтанд тохируулж одоо боловсролын үйлчлэгээ үзүүлж чаддаг. Сургууль бол танаа сургууль яг бодит жишээ харагдлаа л да. Тэгээд ямар ч байсан бас өөрийнхөө туршлага дээр үндэслээд манай сонсогчдод маш тийм чухал зөвлөгөөг өгсөн олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд подкастынхаа сүүлийнхаа асуултаар юу гэж асуух вэ гэхээр Америкийн боловсролын системийн нэг авууштай тал нь гэх юм бол Америкт очиод их сургуультай одоо хүссэн мэргэжлэртэй хэдэн ч мэргэжлэр суралцах боломжийг олгодог. Үндсэн мэргэжил гэж байна. Бас хажуугаар нь дан мэргэжил буюу minor гэж байдаг. Тэгэхээр хулан маань бол яг үндсэн мэргэжил нь environmental science буюу одоо шинжлэх ухаан чиглэл рүүгээ бол minor нь art буюу одоо арай тийм урлаг, кино урлаг чиглэл рүүгээ байгаа. За тэгвэл бас яг энэ minor-ыг яг ашиглаад Монголдо ажиллаж байгаа гэж сонсон. Тэгээд энэ түүхээсээ бас хуваалцгаа. За тий айгуу гоё асуулт байна. Ер нь бол байнга нэг төрлийн хичээл хийж явж байгаа. Хажуугаар нь өөрийгөө би ахлах сургууль байхдаа бас ийм сонирхолтой гэдэг бас мдээгүй байсан. Тэгээд ер нь бол ахлах сургуультай байж байгаа шууд мэргэжлээ сонгоно гэдэг бол айгуу тийм хатуу бодол гэж би боддtiin. Айгуу бага байгаа шүү дээ. Тэг өсвөр настан байгаа. Тэгээд өөрийгөө янз бүрийн хичээлээр ингээд сурж байгаад өөрийнхөө дуртай амиг хүмүүс маш олон олдог. Ер нь бол коллежд очиод нэг мэргэжлэрээ сурсан, яг мейжрээр сурсан хүмүүс байдгүй гэдэг шүү дээ. Ингээ айгуу тийм холцолдог гэд. Ер нь тэр нь айгуу тийм байнгын тохиолдог зүйл. Харин би яаж энийгээ сурсан бэ гэхээр нэг фильм ангис авчаад бас ингээд бүжгийн анги авсан байхгүй. Тэгээд амар стрессээ ингээд тайлаад тэг бүр сүүлдээ нэг бичлэг хийсэн чинь миний нүднээс нулимс гараад анимашн хийж үзсэн байхгүй. Айгу тэр нь үсрээл нэг 15 секунд л болсон. Тэгсэн чинь би амар тийм сэтгэл хөдлөө. Тэг би ер нь хийсэн анимашн үү тийм би ер нь юу хийгээд яваад байгаа юм бэ? Би чи энийгээ жоохон хөгжүүлэх хэрэгтэй юм биш үү те. Одоо би байгальчлалын ухаанаас сурж байгаа. Би баг 3-4 жил сураа явчлаа. Хажуугаар нэм хоббитэй баслаа баяртай байна гэл өөрийнхөө сонирхлоороо аваад байсан чинь манай профессор чи нэг майнер болгож болно шүү дээ. Би нэмээд хэдэн анги ийш явж болно. Бас энүүгээрээ яваад тэтгэлэг авч болно, магистр сурж болно гэдгийгсэн. Тэгэхээр би айгуу гой санагт. Тэгээд би яаж энэ мэржлөөгөө сольсон бэ гэхээр Дэлхийн банкт ажиллаж байхдаа хэтэрхий гоё байсан ч гэсэн хажуугаар нь би бас за би чинь залуу хүн байна да тий. Энэ иймэрхүү field marketing төл рүү нэг орж үзье гэж бодсон юм. Энэ чинь өөрийгөө сориод тий би хэрвээ чадахгүй бол тэгэл буцаад л орё одоо чи ковидын үе тий. Тэгсэн чинь зэрэгээрээ айгуу тийм одоо л айгуу таашаал аваад байгаа шүү. Мэргэжлээсээ одоо нэг ажилласаа. Тэгэхээр бас ер нь бол мэргэжлээ хайсан гэж би ойлгодог юм аа. Тэгэхээр би ирээдүйд энийг хэрэгжилж болно. Зарим хүмүүс заавал тэгж нөгөө нэг field дээр юм уу эсвэл одоо байгальчлалын ухаан маань байгаль дээрээ гарч шинжилгээ хийн инээ тэр гэж
заавал тэгж хийж чаддаг хүн бол үнэхээр сайн байна. Би харин болохоор нэг юм болсон болохоор би мод баахан янз бүрийн модноос ажилтаа юм байлээ. Амар өрөвдөлт ironic гэх юм уу та. Тэгээд за би энэ мэдээллийг би арай өөр хүмүүс одоо бидний маркетинг төрлөөр ч юм уу те киноны төрлөөр, дууны төрлөөр ч юм уу өөр төрлийн мэдээллийн арай бүтээлч байдлаар энэ мэдээллийг бусдад хүргэж болох юм байна. Өөрийнхөө чаддгаараа л үзүүлээ те. Би чаддгүй юм лугаа зүтгээд үнэхээр миний ганц сурсан юм нь гурвалжин юм лөө бүрхий орохгүй гэдгээ л ойлгосон. Тийм заавал өөрийгөө хүчлээд энэ хүмүүс ингэж байна, би бас ингэх ёстой юм байна гэсэн тийм ойлголтоо юуны төрөнд тэрийг яагаад тэгээд байна гэдгээ бас өөрөөсөө асуух хэрэгтэй гэж би бодсон. Маш их баярлалаа. Тэгээд бидний подкастын хүрээд өндөрлөж байна. Тэгээд сонсогчд маань энэ удаагийн подкастаар маш үнэтэй зөвлөгөөнүүдийг, сургамжийг ойлгож авсан байх гэж бодож байна. Хамгийн гол нь өөрийнхөө байх те. Мөн өөрийнхөө дуртай ажлыг хийх, өөрийнхөө сонирхлыг олох, өөрийгөө таних мэдэх, за мөн өөрийнхөө сурах арга барилыг хүртэл олохын ач холбогдлыг өнөөдрийн подкастаас ойлгож авсан бахаа гэж бодож байна. Тэгээ бидний урилгыг хүлээж авсан хуландаа маш их баярлалаа. Таашдын ажил үйлсэнд өндөр их амжилтыг хүсье. Баярлалаа. Сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд дараагийнхаа Америкт суралцсан миний төгс цуврал подкастаар эргээд олцгаая. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас санхүүжүүлдэг Education USA Mongolia хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Монгол дахь Америк төгсөгчдийн холбоо ажиллаж байна. Та Америкт ихтэй сургалт хэрхэн суралцах тухай цогц үнэн зөв мэдээллийг үн төлбөргүй авахыг хүсвэл Education USA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөгөөдөд хандаарай. Бидэнтэй холбогдох хүсвэл www.masa.org-ийн цахим хуудасаар хандж болохоос гадна Facebook, Twitter, Instagram дээр Education USA Mongolia дагаарай. Ирэх даваа гарагт иргэн уулзлаа. Түр баяртай.